Контракшныг нэмий. Өдрийн мэнд хүргэе. Зээлийн хэлэлцээрийн төслийг бол дэмжиж байгаа энэ 5 аймгийн бохирын цэвэршүүлэх байгууламжийг барих ажлыг эрчимжүүлэх ёстой. 4 дуусгаж байгаа юм байна, тийм ээ. Чабалсан хотын хэмжээг нь бол өдөр хоногт 5,000 м3 байсныг нь 10,000 болгож байгаа юм байна. Ер нь бүсчлэн хөгжлийг бид нэр эрчимжүүлэх хүрээнд бүсийн төвүүдийгээ тодорхойлоод жишээлбэл Чабалсан хотын хувьд бол 2030 он гэхэд хүн ам нь 100,000 хүрдэг байхаар инженерийн дэд үтсийн барилга байгууламжуудыг бид нэр төрөөс барих ёстой. Тэгэхээр энэ ажлыг дэмжиж байна. 2 асуулт байна. 5,000 м3 хоногт байснаас 10,000 болж өсгснөөрөө өнөөдөр энэ үнийн дүн нэмэгдэж байгаа буюу 10 орчим сая доллараар нэмэгдэж, еврогоор нэмэгдэж байна гэж ойлгож байна, тийм ээ. Энэ улсын төсвөөр хэрвээ цэвэршүүлэх байгууламжийг адил багтаамжтайгаар барьсан тохиолдолд төсөв төртгийн үнийн зөрүү нь хэрэг байдаг бол одоо хэрэгжиж байгаа төслүүд дээр эсвэл нөгөө 4 аймгийн төв дээр байгаа бохирын цэвэршүүлэх байгууламжийн хэмжээ, хүчин чадал дээр нь үнийн зөрүү нь ямар байгаа гэсэн тэр нэг асуулт байна. Ажлын хэсгээс 6 номерын микрофоныг нээ. За гишүүний асуултанд хариулъя. Барилга тоглолтын нийтэд чухал газрын дарга үүрэг гүйцэтгэгчний мөчр байна. За манайд одоо ойрын үед 10,000 м3-тэй цэвэрлэх байгууламж баригдаагүй. За сүүлийн үед төсвөөр баригдаж байгаа хамгийн ойролцоо бол Багнуур дүүргийн цэвэрлэх байгууламж байна. Багнуур дүүргийн цэвэрлэх байгууламж бол 5,000 м3 хоног цэвэрлэх, бохирос цэвэрлэх хүчин чадалтай. За батлагдсан төсөв төртөг бол 25.7 сая төгрөгөөр одоо ажил гүйцэтгэж байгаа. Тэрбум төгрөг. Гомбатар гишүүний микрофоныг нээ.